Нөгөө талаас мөнгө чинь яагаад бүлгүүг тийшээ явуулж ийн гэхэлэр тэр үеийн ингээд нөгөө дэлхийн ерөнхий дүр зургаа хараад үзэх юм бол эдийн засгийн хоёр том амар төвөл байгаа шүү дээ. Нэг нь одоо энэ мусульманы ертөнц, нөгөөх нь хятад. Тэгээд яг тэрний дунд нэг Кипчакийн тал мал гэдэг тэрийг зөчийн улс эзэгнээд байгаад байна шүү дээ. Тэр нөхөрт мусульманы ертөнцийг авчиад нийлүүлээд өгчүүл наадах чинь их улстай одоо мөчөр гэсэн том улс гарах гэдэг шүү дээ. Чи ингээ хоёр дахь том эдийн засгийн төвийг өгч. Тийм учраас би бол одоо бүр яг ийм үгээр томьёолоогүй байна. Гэхдээ мөнхийн бас нэг далд бодлого тэр байсан юм байна гэж би бодоод байгаа. За энэ одоо мусульманы том баян хотуудыг зөчийнхний гарт өгч болохгүй. Узбек бол өөрөө яг жинхэнэ ёсоор би одоо мусульман шашинтай миний албатууд бүгдээрээ энэ мусульман шашинтай болсон. Исламжуулж эхэлсэн байна. Исламжуулж эхэлсэн. Тийм учраас исламын шашинд орсон одоо хүмүүс нь бол узбекуд болсон. Узбек ханыг дагсан. Одоо энэ Узбекистаны узбекуд гэдэг чинь яг одоо нөгөө генетикээр нь хөөгд үзвэл бөөн юмны холцоо шүү дээ. Тэгэхдээ Узбек ханыг дагаад бүгдээрээ мусульман шашин, исламын шашинд орсон учраас узбекуд болоод шашинд ороогүй үлдснүүд нь бол калмакуд буюу үлдгэсэд. Тэгээ халимаг гэдэг нэр чинь ойрдуудаас өмнө бий болсон байхгүй. Мусульманы шашинд ороогүй үлдсэн хүмүүсийг калмак гинэ гэж халимгууд болчихж байгаа. Хар тахлын нөлөөг. Хар тахлыг бид нар өмнө Европ тарснаар нь яриад байгаа шүү дээ. Тэр чинь Европ юу тахал юм чинь тал талын шилдэж шүү дээ. Зөвхөн Европ шар хүнийг шар хүнд халддаг тахал гэж байхгүй шүү дээ, тийм. Тэгээд тэр хятад асар том юунууд бол явсан баг. Байгалийн шалтгаан бас байх юм тий. Тэгээ одоо хүн амын цөөрөлт гэсэн үг шүү дээ. Алтан ордод энэ хар тахал чинь дэлгэрээд тэгээд нөгөө 100 мянгаар цэрэг гаргадаг байсан. Алтан орд ч сүүлргөө нэг 20-30 мянгаас дээшээ гаргаж чадхаа болцсон байх жишээний тий. Сайн бацхан үзэх сонсогчдоо Монголын Кэгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Top Motors 2021 оноос эхлээд Монгол улсад албан ёсны Toyota-гийн 3 дахь дилер болсон. За Өмнөговь аймгийн Цогццын суманд салбартай ийм компани болохыг үзэгч та бүхэнд дуулгая. За өнөөдрийн сэдв хаадын тоглоом гэдэг энэ нэг дуустгүй нэг сэдв байна. Бараг ном тухайсан ном болгочмоор л дөрвөн улсаа ингээд тойроод яваад одоо алтан орд дээр ирээд ерөнхийдөө гэхдээ хаадын тоглоом бол хийж дуусахгүй те хаана дуусахгүй л дээ. Зүгээр ядаж тэр хэсгийн дуусгая та гэж. Алтан орд гэхүү эсвэл Чин улсын хаадын тоглоом гэвэл оновчтой болов. Алтан орд гэдэг нь сүүлд өгсөн одоо эрдэмтэд өгсөн нэр. Тэр үед нь яваад очивол Батханаас ч юм уу асуувал юу Алтан орд гэж юу ингээд тех байсан баг. Энэ Зүчийн улс гэдэг нэрээрээ. Ер нь манайхан чинь дорны тэр уламжил одоо бид нар мартчихлээ. Тэрнээс шууд тэгэл саяхан болтлоо л одоо Богдханд Монгол улсын үед одоо Эрдэнэ дайчин хошооч юу хамтарч юу шүү. Тэгээд дайч өнгийн шүү гэж явдаг байсан шүү дээ. Магадгүй тэгээд нөгөө нэг гүн байж байгаад ван болчихвол одоо юу гэдгийг
Сартуул цэцэн хүний өшөө хүчээсээ сартуул цэцэн ангийн өшөө бол яг тэрнтэй адилхан уламжлал байхгүй. Гүзэр уламжил тасраг байхаа. Яг одоо энэ Баянгол дүүрэг энэ төр чинь Эрдэнэ бангийн хөшөө. Үүлж аваад ингээд ус төрч чинь ингээд бүр урт хугацаанд ноёлдог тийм. Тэгээд хоёлаа Нямбатар хаан хүүгийн хотод амьдарч байгаа болж байна. За улс төрчихгүй түүхэн яриа. За зөчийн улс мэдээж өмнө подкастуудаар ярьжсэн сэдв. Гэхдээ дахиад үзэгчтэй дахиад сануулгах үүднээс хийзээ яаж байгуулагдав? Ер нь хэр том их гүрэн байсан бэ? Энэ өөрөө бас жоохон бас нэг тийм улс төрийн сэдв болчих магадaltaй байгаа. Яг тэгвэл эн чинь нөгөө Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев чинь зөчийн улсын 800 жилийн ог хамтран тэмдэглэе гэдэг тийм асуудал ярьж байсан юмнууд биш үү? Тэгээ одоогоос 800 хасчих юм бол 1225 он болчиход байгаа үз. Жовенигийн ертөнцийг байлдан дагуулагчийн түүх тарик гэж аханг уушгдаг байна. Тэр номонд бичснээр бол 1221 онд Хорезмын үндсэн хүчийг буцсахсныхаа дараа Чингис хаан зөчийг Кипчакийн тал руу гаргаад тэгээд за чи энийг эзлээд энэс цаашаа чиний морин туурай хүрсэн газар чинийхээ гэж хэлсэн гэж. За нэг ийм хувилбар байна. 21 он гэсэн хувилбар. Тэр байтугай 1207 онд дөнгөж их Монгол улс байгуулагдсны дараа жил зөчийг Сүбэдэ Баатартай хамт баруун хойдлын ойн аймагуудыг ийслүүлэхээр явуулж байгаа шүү дээ. Тэгээ нууц сурчаан дээр бичснээр зөчүүл очиод ингээд ойн аймагуудыг дайн байлдаангүй буулгаж аваад их Монгол улсад нэгтгэхэд эрэхт нь Чингис хаан их баярлж одоо миний хүү анхуутайгаа дайнд мордоод цэрэг мордыг зовоосонгүй ингэж амжилттай явж ирэв. Энэ улс иргэнэ чи мэддэг вэ гэж хэлсэн. Тэгээд зөчийн улс нь тэгэхэд үүссэн гэдэг бас. Тэгвэл 1207 оноор тоолох хэрэгтэй тий. За тэгээ бүр цаашаага зарим одоо Казахстаны эрдэмтэд бол 1260 оноор хүргэлбэл талаасын хуралдаа дээр Мөнх Төмөр хааны элч хайдуу ноён хин бараг 3 суужгаад хөвлөд цагтл бичээд бид нар одоо танаас тусгаарлаа гэдгийг энийг одоо юу нэ бараг л Казахстаны эхлэл ухааны бас ярьдаг улсууд бол би. Тэгээ Монголоос тусгаарлахаар ягаад Казахын эхлэл болчихж байгаа дэр настай бүү мэд. Тийм болохоор энэ их маргаантай сэдв. Гэхдээ яхарга байхгүй манай хүнд бол Чингис хаан тэгж хэлсэн гэдгийг судрууд дээр бичсэн байгаа. Тэгэхээр хамгийн түрүү хөвөдтэй улс тасалж өгсөн тэр нь зөчийн улс болж байгаа. Хоёрдугаар хоёулаа зөч хааны тухай ярьсан дугаар дээр бас нэг жоохон эдрэтэ хөв зээтэй хөөхд мөн биш гэдэг сэдв байга насныхан дурс дагалдсан тий. Одоо бол бид нар тогтооцсон шүү дээ. Нөгөө удмынхын улсуудыг бүгдээр ингээд юугаар нь генетикийн шинжилгээ бүгдээрээ боржгон овгийнхан байна гэд тогтооцсон. Дэрвэд өөрхийн генетикийн шинжилгээ байхгүй юм чинь. Энэ нэг асуулт маань юуны насан туршид дагаад авчихсан нэг ийм зовлонтой сэдвтэй хүн байсан. Хаан суух одоо их улсын хаан суух боломжгүй. Тийм учраас эхнээсээ зөчийн улс нэг тийм төв улсаасаа жаахан тусгаар маягийн. Яг харьяанд байгалгаа. Гэхдээ ер Мөнх Төмөр хаан хурж иж зөчийн улсын захирагч нар чинь хаан цол хүртэж байгаа шүү дээ. Бид нар Бат хаан гэдээ яриа сурцсан болохоос Батчаан хаан байгаагүй. Ийм нэг түүхтэй хүн байгаа. Тэгэхээр зөчийг амьд байх үед бол одоо зөчийн улсын нутаг гэх юм бол баруун алтан уулаас эхлээд за нэг Багцаагаар Балхаш нуурын баруун эрэг хүртэл энэ нутаг нь зөчийн нутаг гэж. Энэ бол Батхааны зураг уу? Энэ бол Батхааны зураг Рашид ад-Дины судар дээр зурсан байгаа. Тэгээ одоо яг энэ чинь судар нь Батхаанаас хойш бичигдсэн болохоор хоёулаа юу гэх юм чи одоо аман зураг гэх юм одоо сүүлийн үед нөгөө зураг тайлбарлаж авахгүй эн чинь биш вэ нэтэр гэдэг. Энийг ч мунж гэж хэлж байгаа. Гэхдээ Рашид ад-Дин энэ Батхан гэд бичиж тавьсан болохоор л бид нар Батхан гэд яагаад байгаа шүү дээ. Зөчийн улсын зургийг хоёулаа тавьчих. Гэхдээ энэ юу шүү? Энэ бол нөгөө яг Алтан орд их улс болсон үеэс нь. Ер нь бол эхэндээ бол энэ баруун Алтан нуруу чи энд байгаа шүү дээ. Балхаш нуур маань энэ байна. Энэ хэсэг
одоо Зүчиг аймад байхад энэ хэсэг Зүчиг улс гэж явж исэн. Тэгэд хоёулаа тэр дугаар дээр ярьсан шүү дээ. Зүчиг нас орсны дараа 1225 оны намар нас орсон юм шиг байна гэж хэл ярьсан шүү дээ. Тэгэд тэрний дараа Чингис хаан тэр хөвүүд нь очиод тэгээд Чингис хаан Батад алтан босготой цагаан хангар барьж өгөөд орд эзэн уулын том хүн шүү дээ орд эзэн. Орд эзэнд бол юутай мөнгөн босготой хөх гэр барьж өгөөд Шибанд болохоор төмөр босготой саарл гэр барьж өгсөн гэж. Тийм учраас энэ юу вэ? Хуучин зураг нь уучлаарай. Хуучин шин гэдэг нь. Гэхдээ энэ одоо ингээ хөх орд. Энэ бол орд эзний улс. Энэ тасархай зурвасаар энэ бол зүгээр тийм юу хэмдэ. Нүүдлийн улсад бол хил милийн баг нь байхгүй шүү дээ. Тийм зүгээр энд орд эзний улмынхан байдаг гэдэг ч юм уу. Тэгээ тэр баруун хэсэгт нь бол цагаан орд буюу Батын удмынхан байдаг. Гэхдээ яг Бат бол энэ Кавказыг эзэгнээд түүний дүү Бэрх болохоор энэ тэр юу гэж байгаа Урмын Украины баруун хэсэг гэтрийг эзэгнээд явж байгаа. Шибан буюу Саарл орд гэдэг маань энэ хоёрыг дунд нь заагалж байсан гэж ингэж үзэж байгаа. Энэ Туг төмөр гэдэг 13 дахь хүн. Энэ бол энэ дундад цавыг эзэгнж исэн гэдэг ч юм уу. Тэгээд хоёулаа Хевчагийн дайныг ярьсан шүү дээ. Тэгээ Батхан бол Хевчагийн дайнд одоо мордод тэгээд одоо энэ алтан ордын улс бол байгуулагдсан юм аа гэж. Алтан ордын улсыг үнэхээр яг жинхэнэ утгаар нь байгуулсан хүн бол Сүбэдэ Баатар юм байна гэдээ хоёулаа ярьж ирсэн шүү дээ. Тэ Бат чинь тэр үед чинь Хевчагийн дайнд мордохоос өмнө өгөөдөө ахыгаа дагаад Хятад байлдаад яваад байгаа шүү дээ. Тэнд мань хүнд Жүнван гэдэг юу цол өгсөн юм шиг байна. Бас тийм цолтон байна тий. Тийм мань хүний чи ерөөсөө яг тэр үеийнх нь улсууд бол хаан гэж дуудахгүй шүү дээ. Хаан ганц юм чи. Хаан өгөөдөө байж байгаа шүү дээ. Жүнван гэдэг чинь манж цол биш юм. Үгүй одоо Жүнван гэж би уншаад байгаа. Рашидадын сударт бол нөгөө юуны Хевчагийн дайнд дуусаад тэг өгөөдөө ханаас орчаад Батхан ч нөгөө хар хариг явахгүй байгаа шүү дээ нөгөө гүйг мүгээс болгоомжлоод тэгэхэд Сүбэдэ Баатар хэлсэн хэсгийн бичгтээ Жуван яагаад явахгүй байгаа юм бэ гэж бичиж байгаа. Тэгэхээр Жуван гэдэг үг бол Жүнван буюу хэрвээ одоо манжийн дэсээр авах юм бол наадах чи 2 дугаар зэргийн хаан хүү гэсэн үг шүү дээ. Prince of the second rank байхгүй. 1 дугаар зэрэг гэвэл чин хүн болох хэвээр. Тэгэхээр мань хүн бол нэг тийм зэндатай хүн байгаад байгаа хаан цол зүггүй. Бид л сүүлд нь сайхан хаан, Зүч хаан, Бат хаан гэдэг ингээд хаан цол зүгээд байгаа болохоос зүвжиж хаан цолтой хүн байгаагүй. Ягаад гэвэл тэр үед чинь энэ чи их улсынхаа бүрэлдэхүүнд байгаа юм чинь. Тэгтээ тэр үед Ван цол гэж байсан юм. Хятад өгж байгаа. Хятадаас тийм нөгөө цолыг авч хэрэглэх дуртай шүү дээ. Ер нь тэгэл бидний тэр нэг тайш, майш бүгд Монголд хүртэл Гован гэж цол өгчөж байгаа шүү дээ. Гован гэдэг чинь улсын ван гэсэн үг шүү дээ. Одоо англиар бол Viceroy маягийн өгчөж байгаа байхгүй. Гэдэг ч юм уу. Тэгээ тэр нь гоё сонсогддог, мундаг том цоллог гэж байгаа болохоос юу Ван хаан те тойрол байна. Мань үнд чинь Ван цол өгч хүнгүүд мань хүн чинь тэр дороо Ван хаан болоо өрчөж байгаа. Уулын тойрол шүү дээ өөрхий. Жинхэнэ нэр нь бол. Гэсэн мөртөө Тэмүүжин жавдахурыг наалдахгүй байгаа. Хэлхийж хэцүү юм те. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Тэр Зүчийн улс анх байгуулагч нутаг зааж өгж байгаа нутаг нь Казахстаны нутагтаа давхцаж байгаа учраас казахууд ингээд Зүчийн улс гэдэг байдлаар өөртөө ойлгоод байгаа юм. Алтан ордыг ойг тэмдэглэнэ гэвэл ерөнхийдөө юу штэ Орос, Казахстан, Узбекистан, Гүрж, Армян
Украин, за Болгар, Урмын лавд 8 улс цуг тэмдэг. Бид нар өөрийгөө марцлаа 8. Монгол 9 улс дор хаяж 9 улс цуг тэмдэглэсэн тоххой. Ийм одоогүй шүү дээ. Евразийн дөрөвхний юу гэдэг шиг. Тэрний яг тэрний нэг баруун жигүүрт эдгээр хөх ордын ойг тэмдэглэж болно. Хөх орд яг одоо Казахстан нутгуулын хөх ордын нутаг дээр байгаа юу л да. Гэхдээ яг тал нь одоо үндсэндээ өгөөдөн улсын нутаг сүүл нэг хайдын өнтер чинь хоёрдог энэ юу чинь. Үгүй тэгээд Казахын тэр үед байгаагүй л дээ. Казах гэдэг үндэстэн маань хоёулаа зөндөө ярьсан дөө сүүлд бүрлдэж болсон юм гэдэг. Эндээс ч гэсэн ер нь Узбекууд танаас гараад ирсэн, Казакууд танаас гараад ирсэн гэдэг нь алтан урдын үг байсан. Гарч эхлэх байхгүй. Хоёр дахь нэг том асуулт байна. Чингис хаан яагаад энэ гурвыг онцолж байгаа юм гэдэг. Зүч хаан чинь нэгдүгürt одоо гоо явахтай тэр үеийн Монголын хангууд бол зөндөл хатантай байдаг л байсан. Манай хүн чинь хитэ хатантай билээ. Хүүхэд нь одоо яг нэр нь бичигдэж үлдсэн 13 байна. Эн чинь хамгийн их хатан Хонградын сартаг хатан. Тэрнээс төрсөн нь орд эзэн гэдэг уган хүн. Тэгээд дараа нь Алчин ноёны дүү хинтээ Үхий хатан гэж байгаа. Үхий хатангаас төрсөн бат. За тэгээд тэрнээс чинь доош хаан султанаас төрсөн гэж үздэг. За үгүйч гэж ярьдаг. Тэгтээ нэг мусульман шашинтай хатнаас төрсөн бэрхчар химбэлээ 3 хүү бий. Бүри гэж 3 хүү бий. Мусульман шашинтай 3 хүү. За тэгээд тэрнээс чинь гадна юуны баргын хөтлөг хатан гэж байсан. Тэрнээс Чамбай гэж хүү бий. Тангуудын нисэр Хэрэдийн хуйг гэж хатан байсан. Тэрнээс тангууд гэж хүү төрсөн. За дээрэс нь Хэрэдийн нисэр хатан гэж байсан. Тэрнээс төрсөн Шибан Чулуун 2. Фарис гэж бас хатан байгаа даа. Бас нэг мусульман шаттай. Тэрний Сэнгүр гэд 2 хүү төрсөн. Энэ туг төмөр бол 13 дахь хатнаас нь төрсөн. 10 дахь хатнаас нь ч үлээ төрсөн. Ерөнхийдөө тэгээ энэ дундаас энэ 3-ыг онцлсан байгаа юм. Чингис хаан амьд. Тийм учраас Батыг бол энэ хаан сунхад бол энэ дотор маргаан гараагүй. Яг л өвөө энэ зунаа гэд хэлсэн ба шүү дээ. Хоёрдугаарт Батыг хаан сунхад ягаад орд эзэн биш бат сууж байгаа гэдэг асуулт бас гарнаа да. Тэн дээр бол бас манай бүртөө үжингийн арын хаалга нөлөөлсөн тухай ойлоо бас нэг ярьсан шүү дээ. Энэ үхий чинь ээж нь үхий хатан болвол Алчин ноёны охин юм а гэд. Алчин гэдэг нь хэний дүү биш хэний ах, бүртөө үжингийн ах. Хамаатны хүн биш шүү дээ. Тийм учраас тэгж Бат ч өөрөө тэг багтаа бүртөөгийн хүрээнд өссөн хүүхэд. Тийм учраас тэр чи бас нэг юу вэ? Хоёрдугаар нэг хараад байхад нэг зүчийн толгойг Чингис хаан биш ээж мэдээ яваад байгаа юм харагдаад байгаа юм ер нь бол. Хөргөө бас нэг хад үзэгдээд байгаа нэг хүү шүү дээ тий. Бас нэг тийм сони юм харагдаад байгаа. Орд эзэн бол маргахгүй. Яг л өвөө загчиж байгаа юм чи. Тэгэхээр мань Чингис хаантай маргаж барахгүй шүү дээ. Тийм учраас мань хүн Батад захирагдаад явж исэн. Зөвхөн бас нэг жоохон оппозиц байсан юм мэдрэгддэг. Жишээл гүйгийг хаан ширээнд өргөмжлөх хуралдаа дээр бат очихгүй байгаа шүү дээ. Хөвчтэй гэж шалтак заагаад бэрх очиж байгаа. Бэрх бол яг Батын зараалаар очиж байгааг мэдэгдээд байгаа. Тэгэхэд орд эзэн бас яваа очиж байгаа. Тэгэхээр нэг тийм бас нэг ингээд байгаад байгаа нь харагдаад байгаа. Гэхдээ эдгээр бол хоорондоо ер нь энэ үедээ бол эдгээр дотроо бол муудалцаагүй л дээ. Муудалцах сэдв бол хангалттай байгаа шүү дээ. Нөгөө дайны үед гүйгч нь муудалцаад бага амтан аваа буцсан. Цагаатан бүрий тий. Тэгээд хиний илжигдийн ноёны хүү аргасан гэдэг бахан усод буцсан. Тэгээ ингээ хангууд 2 3 хуваагдсан тухай ойлоо ярьж ирсэн. Энэ зүч угаасаа интернэшнл хаттай учраас Монгол угсааны хатнаас гарсан хүүхдэл сонгосон юм шүү. Үгүй сонголт нь угаасаа хязгаарлагдсан. Хин орд эзний ээж чинь Хонградын сардаг хатан гэдэг би. За тийм нэг адилхан Хонград шүү дээ.
Тэгээ бусд нь бол дандаа мусульман ч юм уу хэрээдих гэдэг чинь баг тэгээд юуны христэн ч Монгол л да. Шашны хэлж байхгүй би. Бусд нь дандаа юу болоод шүү дээ исламын шинтэн ч юм уу тэгээд би Монгол чинь бас бодлоготой байгаа юм. Яг гэвэл мань хүний одоо ингээ ирээдүйд эзэгнэх улс шүү дээ. Энэ улсын чи ихэнх хүн өмнө мусульман шашинтай хүмүүс болох гэдэг шүү дээ. Тэгээд ирэхээр зэрэг нөхөр бол тэр хан султан Фарис энэ гээд мусульман хатан аваад мусульман шашинтай хөвгүүд бас гаргадаг байхгүй. Өөрөөр хэлбэл бас ирээдүйн наанд улсыг захирах хүмүүсээ бодоод байна шүү дээ. Юу Батын хатан бол юу гэсэн Христосын шашинтай хүн байсан. Тэм учраас тэр хүү сартдаг нь Христосын шашинтай болчихж байгаа. Христосын шашиндаа бүр бас нэлээд тийм юу гэх юм бэ? Хатуу гэх юм уу да. Тэгээд тэр Александр, Неви Александртай найзлаад байгаа чинь бас цаана нэг тийм шашны улбаа явуудаг байхгүй. Хоёулаа адилхан Христосын шашинтай гэдэг. Хоёрдугаарт нөгөө эцэг нас урсны дараа маань чинь нөгөө мөнханы тэндээс буцаж ирж байгаа шүү дээ сардаг. Тэгээд ахыхаа гэрээ хажуугаар яваад өнгөрсөн чинь бэрх илч зараад яагаад эн чинь авгах дээр орж ирдэггүй билээ. Ирж золгодгүй билээ гэсэн утгатай юм асуулгасан чинь нөгөөх нь би ч одоо мусульман шашинтай хүний царайг харахаас дургу хүрж гинэ гэж хэлсэн гэж. Тэгэхээр зэрэг тэр бол нэлээд тийм шашны нэг юу үзэлтэн багад хатан үзэлтэн ортодокс юм тий. Ортодокс маягийн. Тий. Юу Чингис хаан ингээд Батыг онооцсон учраас хилцсэн учраас Бат руу хаан ширээ шилжихэд нэг тийм зодон зохионд хаадын тоглоом өрнөг юм байна. Нэгдүгээрт гэж бодож чинь хоёрдугаарт бас яг энэ улсын төвхнүүлэх ажил чинь Сүбэдэ Баатарын гарт байгаа шүү дээ. Бас Сүбэдэ Баатарын үүдээс энэ ханга үүдээс хинэнч юм дуурахгүй шүү дээ. Баруун зүгийн аяндаа нэг үндсэндээ өдөрцөн хүн юм чи. Тэгээ тэрний өдөртлөгөн дор бүгдээрээ цэргийн сахилгаантай явцгааж ирсэн улсууд бас тиймэрхүү нөлөө бол надад байсан байна гэж харагдаад идэг. Тэгэхдээ яг энэ үеэс эхлээд нөгөө их улсын доторх дайсагнал чинь хэмжээ хязгаараас хальж эхэлж байгаа байхгүй гүйг Бат хоёр ч хоорондоо бие биенээ үздэггүй. Тийм учраас Бат чинч тэр хуралдай руу янз бүрийн шалтгаан гэлээд явахгүй байгаа. Гүйгийг бол хаан ширийн цунгуудаа баруун зүг рүү морилсон тухай бол зарим одоо их сурвалж дээр бол Баттай байлдах гэж цэргээ авч баруун тийш явсан гэж тайлбарладаг. Зарим их сурвалж бол Сархагтааны хатан өш цэргээ аваад баруун тийш явлаа шүү болгоомжтой байгаараа гэж хэл өгсөн гэж Батад. Тийм бас тайлбарууд бол бий. Гүйгээ өөрийнх нь тэр үедээ хэлсэн юм бол гүйг чинь өгөөд хан амьд байхдаа энэ хавьд нутаг өгсөн байдаг. Эмил гол хэрэг хавиг. Тэгээ би тэр нутаг нэг сайхан байна. Тэрлүүгөө явлаа гэж хэлээд явсан баг. Юмэтгөө ховдод очиж цуснаа гэж баян үлгэрүүд арих гэдэг юм уу? Ховдод очиж байх гэдэг юм уу те? Нэг тийм ойлгомжгүй юм явсан. Хоёрдугаарт мань хүнийг бол Батын хүмүүс хорлж алсан гэж зарим их сурвалж дээр бичсэн байдаг. Хинд ашигтай вэ гэж харах юм бол магадгүй. Тэ? Гэхдээ одоо яах вэ тэр үед мөрдөн байцаалж явсангүй. Янз бүрийн юм яваг учраас тийг хэлэх арга байхгүй байна. Энэ хуурилт газар нутгийн хуурилтуудыг ингээд алтан мөнгөн хөх орт болгочлоо. Алтан биш цагаан хөх саарл тийм зүгээр юугаар хэлж бүгд нийлээд алтан орд. Тийм байна. Алтан орд. Энэ хуурилтуудыг хаан хөвгүүдэд газар зүйн барьцлаар нь яаж хин оноож хин өгсөн. Утга нь ингэж асуух гэдэг байхгүй. Байршлын үед яагаад ингэж ийм байдлаар хуваарлагдсан. Тэгээд толгой нь болохоор Бат хаан болж ин гэсэн үг. Тий. Ер нь бол энэ цагаан гэдэг үг цагаан өнгөчий бол ер нь жоохон баруун зүгийг заадаг. Монгол уламжлалд. Тэгээ бид нар чинь Баатар цагаан хаан гэдэг чи ер нь Алтан ордын хаадаас уламжилж ирсэн. Цагаан эртэн гэдэг утгаар биш юм байна. Биш. Тэгээ хөхөнг бол дорн зүгийг заадаг гэдэг ч юм уу ийм юутай байгаа. Энэ зүгээр тэр домог дээр эн чи Үтмэш хажи гэж хоризмын түүхчин бичиж үлдээсэн домог л доо. Тэгвэл Үтмэш хажид энэ домгийг ярьсан хүмүүс бол Шибаны удмын Алтан уургийнхан байхгүй юу. Тэгэхээр тэр чинь өвгдөө цэсээ уламжилж ирсэн тэр
домгийг мэддэг хүмүүс ярьж өгсөн байна гэсэн. Тэгээ эндээс гол нь яагаад ээж байгаа гэхэлэр за тэр олон хүүхэдтэй юм байна. Зүгч олон хатантай байжээ, олон хүүхэдтэй байж. Тэгээ тэрэн дундаас өөрийн гэсэн ордтой байх эрх энэ гуравтал олгогдож байна гэсэн үг шүү дээ. Яг туг төмрийн улс мус гэд байна л да 13 дахь хүн өөрийн гэсэн улс тасалж өгсөн юмнууд. Тэгэхдээ бид нар ингээд нөгөө нэг энэ үеийн улс гэдэг ойлголтыг одоогийн улстайгаа харьцуулж бодох их хэцүү. Энд чинь ингээд хөх орд гэж юм. Хөх ордод орд эзэн гэд байж байна. Орд эзний дүү мөнөр хүүхд мөнхөд гэд бүгд өөрөө өөрсдийн жижиг ордтой шүү дээ. Зүгээр л ганцхан би ийшиг орд эзэн аавын удмынхан байгаа тийшээ захирагдана. Тэнд шибаныхан байгаа саарл ордод гэж юм уу? Цагаан ордод батайхан байгаа гэдэг ийм зарчмаар явж байгаа. Тийм учраас Алтан урдын хаан гэх юм уу? Нийт хаан ширээ бол ер нь Бердебек хаан хүртэл бол дандаа Батын удмынхан залгамжилж явж исэн. Хөх ордын тэр бол тийшээ тэгж асуудал үүсгэж байгаагүй. Тэгээд дараа нь яг тэр хямрал эхлээд Батынхан бие биенийг хядаад дуусчих үед панк гэд хөх ордынхан Шибаны удмынхан энэ туг төмрийн удмынхан гараад ирж байгаа байхгүй. Алтан ордын сүүлчийн хаан гэдэг тогтомш чинь бол туг төмрийн удмынхан шүү дээ. Энэ нийтдээ энэ 3 ордыг нийлүүлээд Алтан орд биш улаг улс биш үү? Тэр үедээ бол нөгөөдөл чинь өлөг улс гэж нэрлэдэг байгаа. Яг зарим нь бол түрк хэлний үг. Өлөг гэдэг чинь монгол хэлний эртний гэсэн үг шүү дээ. Тэр үеийн хүмүүс нь бол нэг бол Батын улс, нэг бол өлөг улс гэд ингэж нэрлэж ирсэн юм байна. Тийм учраас нөгөө Алтан орд гэдэг нь сүүл зохиогдсон нэр шүү гэдэг юм дээр. Ер нь бол их улс гэсэн утгаар яриад байгаа шүү өлөг улс гэдэг. Их улс гэж нэл. Тэгээд одоо хаадын зодонлог буцаа ороход Батаас дараагийн удам руу яаж шилжсэн? Тэн дээр одоо ингээд зодоо эхэлж байна. Тэнд дахиад асуудал эхэлж байгаа. Нэгдүгürt Бат байхдаа нөгөө тулан удамд их хааны ширээ шилжиж байгаа шүү дээ. Гүйг нас урсны дараа мөнх хаанаар суугаад мөнхийг одоо хаанаар сонгосон хуралдаг Алтан ордын 3 дүнгийн зэрэг ирж хийлгэж байгаа шүү дээ. Бүсэлж байгаад. Бэрхчээр сардаг 3 нэг дүнгийн зэрэгтэй ирээд. Тэгээ чи сэлмэндэр хуралдаа хийгээд бол ерөөдөө санал хураалтууд бол ямар хөө дүнтэй гарах нь амар ойлгомжтой. Ингээд мөнхийн удам руу шилжиж байгаа. Гэхдээ тэр үед зүгээр энэ юун дээр Аршидын судар дээр бичсэн байдаг баха. Хин чи мусульмануудад одоо мусульман шашинтнуудад ямар нэгэн одоо юу яахгүй шүү. Хохирол учруулахгүй шүү гэж мөнхийг одоо бэрх шахаж Коран судар дээр хандгаалуулсан гэж. Тэгээ мөнх бэрхэд их дургу байсан гэж. Тийм ч учраас маань юм чинь Батыг насарангууд хүлэг дүүгээ ийшиг баруун Аз руу Иран руу дайнд явуулчихж байгаа. Чи мусульман шашинтнуудыг юу яаж байгаа байхгүй эзгинж штэ. Яг бол мөнгөд Коран судар дээр тангараг тавиад яг ямар ч ачаал бүгдлэг байгаа штэ тий. Энэ асуудлууд үүсч эхэлсэн. Тийм учраас хин аав насварангууд хүүн хар хоринд мөнхийн хажууд байж байгаа байхгүй сартах. Тэгээ сартгийг мөнх чинь хаанаар домлоод тэгээ сартах нь буцаж энэ чинь 1256 онд болж байгаа үйл явдал. Тэгээ буцаж явахдаа нөгөө бэрх ахыгаа авгахыгаа дурамжилж байгаа шүү дээ. Би мусульман шашинтай хүний царай харах бол хэцүү байна гэдэг. Тэгэд сартгийг хорлоод алдсан гэсэн тамхи тавьдаг яг 56 онд. За тэгээд тэрний дараа 1 жил улаагч гэдэг хаан сууж байгаа. Тэр Батын өөр нэг хүү юм уу? Бас нэг тэр нэг тийм ойлгомжгүй. Сартгийн үү юм уу? Батын үү юм уу? Тэгэхдээ бага настай хүүхэд байсан. Тэр нь бас дахиад жилийн дараа өгчөж байгаа. Тэгээд тэрний дараа бэрх хаан сууж байгаа. Батын дүү. Тэгэхдээ бэрх бол өөрийнхөө хөвөнд дахиж хаан ширээ залгамжлуулаагүй. Ягаад гэвэл тэр улсын дотор бол Батынхан энэ хаан ширээг залгамжлах ёстой гэдэг бодол хүчтэй байсан харагдаж байгаа. Тийм учраас бэрх бол хаан ширээг Батын тугааны хөвөн мөнх төмөрт
өгж байгаа байхгүй. Тэгээ мөнх төмрийн үед Алтан орд ч Бидас улс гэдгээ зарлаад анхудаага хаан гэдэг цулыг мөнх төмөр зүүж бэрхж хаан байгаа. Их Монгол улсаас Бат ба Сартаг нарыг томилоход шууд нөлөөлсөн байна. Томилоод байсан тийм. Томилоод байсан. Бэрхтэрчийг ч бас томилсон. Бэрхийг мөнх хаан чинь хятад руу өмнөд хятад руу дайнд явцсан сүм улсын эсрэг. Тэгээд 59 онд нас орчиж байгаа штэ мань хүн чинь нэг өмнөд хятадын цайзын бүсэлж ягаад. Тийм учраас нэгдүгээр мөнх бол бэрхийг яахаагүй батлаагүй. Хоёрдугаар угаасаа батлахчгүй байсан баг. Мань хүн чинь дургу байсан юм чи тэ. Батлахчгүй байсан баг. Бэрх бол ер нь тэгж тэрийгэж ойлгодог байсан баг. Хинлөө мөнхөөс батламж хүсээгүй. Тэгээд дараа нөгөө мөнх нас ураад хувлын хайрыг бүх хоёрын хооронд тэмцэл эхлээд нөгөө хар хорин ч өмчиж байгаа шүү дээ. Хар хорин Бээжин хоёр хоорондоо үзэлцээд үүмээ явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ч мань хүн бөөр сайхан цус гаралж аваад тэгээд дээрээс нь мань хүн ч нөгөө нэг хүлгүүтэй асуудалтай. Нэгдүгээр хүлгүү шашин нэгтэнгүүд рүү дан хийсэн тий. Тэр өтгөр Багдадын халифыг барьж аваад заалцсан юм шүү дээ. Хүлгүү чинь. Тэгэхээр бэрх бол тэрэнд маш дургу байсан тийм учраас хоёрдугаарт энэ Азербайджаны Ширваны хөндийг бол миний нутаг гэж үзээд байсан. Тэгэхээр үлгүү миний нутаг гэдэг. Тэр чинь нөгөө гол нь торгоны зам Каспийн тэнгисийн өмнө талаар тойроод Ширваны хөндөөр дайраад тэгээд тэр Дербентийн хоолоогоор гарч хар тэнгис рүү явдаг. Тэгэхээр тэр замыг хяналтандаа байлгах эдийн засгийн сонирхол энэ хоёрын хооронд мөргөлдсөн юм байна гэж үзэгдэхэр байг. Тийм учраас мань хүн тэр дор хүлгүүтэй байлдаад унсан. Нөхөр. Тэгээ ер нь бол одоо яг хоорондоо муудалцдаг, барьдаг, сэмхэн хоолнд нь ор хийдэг, мэдэг үзэгдэл айлч одоо улсын хаан ширээний тэмцэлд байдаг болсон бол энэ үеэс эхлээд хоёулаа бүр зэвсэг бариад бие биенийхээ эсрэг байлдаанд мордож байгаа юм болж байгаа. Тэгээ ер нь энэ үеэс эхлээд Алтан орд бол ер нь тэгэл нэг тийм цагаан сараарч ирж золонхоо болсоо л гэсэн үг. Ер нь бол яах манай нэг хамаатны эдийн тэг Бээжинд ууж авалцсан дөө гэсэн маягийн юм яриад сууж идэг. Өөрөө болохоор энд түрг болоод суугаад байгаа шүү дээ. Нэг тиймэрхүү нөхцөл байдал үүсээд явцсан байна. Та түрүүлсэн Батч нь тухайд хаан байгаагүй гэхээр Сартаг бас тийм гэсэн үг. Бэрх бас тийм гэсэн үг. Аль аль нь хаан биш. Аль аль нь хаан биш. Хоёулаа нөгөө Александр Невскигийн тухай дугаар дээр тэгж ярьсан шүү дээ. Бат Симхинсkim тоглоомыг л их хаан томилогдоогүй үед мань хүн чинь Оросын захирагчийг томилж байгаа л яах нь гэж хараад байгаа юм харагдаад байна гэд тэгжсэн шүү дээ. Хаан биш учраас захирагч томилж болохгүй байсан байхгүй. Тэгвэл зөчийн улсын бүх удирдагч нар ерөөсөө хаад байгаагүй гэсэн үг. Гэхдээ мөнх төмрөөс эхлээд юу болчихж байгаа. Хаан гэд мөнх төмрийн үеэс эхлээд нөгөө нэг талаасын хуралдаа дээр тэр хүртэл тусгаар тогтнолоо зарлж байгаа шүү дээ 1260 онд. Тийм байна. Тэгээд зарлцсан учраас нөгөөдөл чинь хаан гэдэг цол зүүгээд эхэлж байгаа. Тэр хүртэл бол эдгээр чинь захирагчд байсан баг. Ямар санда Батад Сүбэдбаатар хандахтай хаан байсан бол Бат хаан гэж хандах хэрэгтэй шүү дээ. Тэгэд мань хүн Жуван гэж хандаад байгаа уус. Жуван та хуралд явахгүй болохгүй шүү дээ. Тэ? Цаан чи ерөнхийлөгчийн зорилго гараад чуулганд асалсан бол игүүлэн татдаг болчиход байгаа штэ гэдгээ сануулад байгаа. Бэрхээс дараагийн хаан ширээ зүгээр шилжсэн үү? Ер нь Сартаг бол хорлогч юм байна. Бат хаан бол жамаас өнгөрсөн. Бат хаан өвчнөр баг би бол чихрийн шижин байна л гэж хараад байгаа. Ягаад гэвэл тийм царайн ингэж нүүгүүлсэн улаан болдог байсан. Хөл гар нь мэдээ алддаг болсон энэ төр гэж бичсэн баг. Тэгэхээр нөгөө гараг өвчтөлөөс нь байна тий. Чихрийн шижингээс болоод хүмүүсийн ингэ нөгөө мөчнүүд мэдээ алддаг штэ. Тийм л юм байсан болов уу. Ер нь зөвхөн монголчууд бол одоо тиймэрхүү юм бол нийтлэг штэ. Тэр иддэг хоол тэгээ уудаг арх хоёр нийлэхлээрээ ер нь төрлөө бүл явна л да. Бэрх бол Батын хөвөнд хаан ширээг шилжүүлж өгөхөр өөрөө хаан байхтаа хамлаад тэгснэр мань хүн чинь нөгөө ноёдуудаа тайвшруулж байгаа шүү дээ. Би янз бүрийн төрийн эргэлт хийгээгүй. Өөр сонголтгүй болохоор одоохондоо ингээд төрийн эрхийг барьж гин. Тэгтээ одоо ингээд Батын хөвөнд тэрэнд өгнөө би гэдэг. Мөнх төмрийн үеийг харах юм бол мөнх төмөр бол нэг тийм айхтар
дайн дайжин гадагшаа хийгээгүй. Ер нь дотроо л бүх юмаа бэхжүүлж ийсэн. Харьцангуй нэг тийм инх тайванч маягийн хаан багын. Ганц хоёр жижиг сажиг юмнууд бол байсан. Гэхдээ тэр нь ерөнхийдөө журам сахиулах операцууд байсан гэх юм уу да. Тэрнээс биш нэг тийм байлдан дагуул тийм бүү харагдаад байгаа. Тэр байтугай тэр үед Новгород руу нөгөө Германы рицерод энэ чинь 1270 онд төлөө довтлож ирэхэд нь Мөнхтөмөр хааны хэлж очиж байгаа шүү дээ. Тэгээд нөхөр гэж хэлж байгаа. Хаан хэлж байна. Та нарын нэг жижиг сажиг маргаан чинь худалдаан саад болоод байна. Наадхыгаа бойл гэж байна гэдгсэн Германууд нээ бурхан өли айгуу нөгөө амар монголчууд ирэх юм байна гэд яваад өглөө гэд тэр чинь бүр дайн зогсоож байгаа байхгүй. Тийм ер нь бол бас Алтан ордын нэлийн тийм хүчрэх кадын нэг байсан. Мөнхтөмрийн үед бол ийм хаан байсан л та. Тэгээ Мөнхтөмрөөс хойш ерөнхийдөө бүдлэн эхэлж байгаа. Яг бүдлэн эхэлж байгаа гэхэлэр нөгөө хааны удмынхан сулраад тэгээд сулраад ирэнгүүт нөгөө том ноёдууд Беклербек гэдэг нь бол Бек гэдэг чинь ноён гэсэн үг шүү дээ. Бехи гэж нөгөө манайхан ч тийм тодголдог хүмүүс яваад байгаа шүү дээ. Сача бехи гэдэг шиг. Тэгээд тэр Бекүүдийн Бек гэдэг нөхөр багтдаг. Тэр нөхдөө ч хүчрэх болоод Кинг Мекрүүд гараад ирж байгаа. Нохой ноён гэдэг. Нохой ч гэхдээ бас юу шүү дээ. Зүчин татварын удам шүү дээ. Татварымс төрсөн хүүхдээ тутаар байлуу. Тэрнээс төрсөн юуных нь удам. Гэхдээ манайхан бол нөгөө хатнаас гарсан хүүхэд биш учраас хаан ширээнд суух хэрэг байхгүй. Тэгтээ амаатан учраас тэр ордон хаваар эргэлдээ тэгээд бэрхийн үед бол манай хүн чинь их тийм том жанжин болж энэ ялангуяа Илхаттай хэдийд байлдаж барьсан нөхөр л дөө. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Таласын хуралдаанаар ингээд Алтан орд буюу Зүчин улс бие даалаа. Тэгэхээр 1221-с 69 он гэхээр нэг 50 хүрэхгүй жилийн хугацаатай л энэ том нутагта гүрэн байсан гэж ойлгож болох уу. Тэгэл цаашаа газар нутаг нь хуваагдаг эсвэл ингээд өөр талцал руу орсон юм уу? Үгүй. Дотоод зодондоо идэгцсэн. Алтан ордын сүрлийг бол бүр 1370-аад онд л 100 жилийн дараа ярина. 100 жил бол энэ чинь Алтан орд гэдэг. Яг хөө гэхдээ нөгөө их Монгол улс нь байхгүй болцсон. Яг дараа нэг Төмөр хааны үед нэг эвлэрсэн гэж нэг товчхон. Тэр нь ёс төдийн эвлэрэл байсан юм а гэж. Тэр бол зүгээр цэвэр нөгөө хоорондоо худалдаа 8-аа явуулах тийм юмар түр эвлэрээ тэгээд тунгатлгөө нарийн дээр зодтолтол тэгэл дараагийнхаа тэмцэлд ороо явцгаацсан. Юутай тэгэхээр зэрэг тэр хүртэл бол энэ чи их хүчрхэг улс хэвээр байсан гэж үзэж болж байгаа. Том байлдан дагуулт бол хийж чадхаа байсан. Яг гэвэл нэгдүгürt нөгөө их улсын дэмжлэг байхгүй. Энэ чинь 4-1 үлчиж байгаа шүү дээ. За нэгдүгээр тэрвэн хоёрдугаарт энэ ерөн зүгээр юу одоо талаасын хуралдаагаар Алтан орд бие даасан гэж зарлсан үеэсээ эхлээд эдгээр чинь нөгөө Илхаттай байлдаад байсан. За тийм шашны шалтгаан байсан байж болно. Яг тайлбар бол шашин нөгөө Илхат чинь мамлюкуудтай Египтийн мамлюкуудтай байлдаад байгаа шүү дээ. Тэгээ чин тэр Берхан энэ чинь Бейбарс султан руу загтал магтал бичээд Бейбарсын элчнэр ирээд нөгөөдг нь айгуу гоё хүлээж аваад ингээд нөгөө нэг удмынхаа харин бүр хоорондоо жинхэнэ дайсгийн жаргаа ийм дүр зураг харагдаж байгаа. Нөгөө талаас би түрүү хэлсэн шүү дээ. Эдийн засгийн том шалтгаан байна гэж. Эхний юу чинь Чингис хаанаас эхлээд энэ асуудлыг үүсгэсэн юм агаад хоёлаа зүчийн дугаар дээр ирсэн. Инээс цаашаа чиний морины туурай хөрөх газар гэсэн баруун хойшоо яваад хэлээд байгаа юм уу? Баруун өмнө тийш яваад байгаа юм уу? Баруун өмнө тийш бол Илхатын нутаг чинь бол зүчийн нутаг байх ёстой шүү дээ. Нөгөө талаас мөнгө чинь яагаад бүлгүүг тийшээ явуулж ийн гэхэлэр тэр үеийн ингээд нөгөө дэлхийн ерөнхий дүр зургаа хараад үзэх юм бол эдийн засгийн хоёр том амар төвөл байгаа шүү дээ. Нэг нь одоо энэ мусульманы ертөнц, нөгөөх нь хятад. Тэгээд
Яг тэрний дунд нэг Кипчакийн тал мал гэдэг тэрийг зөчийн улс эзэгнээд байгаад байна шүү дээ. Тэр нөхөрт мусульманы ертөнцийг авчиад нийлүүлээд өгчүүл наадах чинь их улстай одоо мөчөр гэсэн том улс гарах гэдэг шүү дээ. Чи ингээ хоёр дахь том эдийн засгийн төвийг өгч. Тийм учраас би бол одоо бүр яг ийм үгээр томьёолоогүй байна. Гэхдээ мөнхийн бас нэг далд бодлого тэр байсан юм байна гэж би бодоод байгаа. За энэ одоо мусульманы том баян хотуудыг зөчийнхний гарт өгч болохгүй. Өөр нөхдүүд цагаан сараар ирж золгохоос өөрөөр нь мэндийн зөрөөгөө олцгоочод байгаа шүү гэдэг юм цаана байна гэж. Батыг амьд байхад бол тийм байгаагүй. Тэр байтугай тэр үеийн Марко Пологийн номон дээр үлөө Рубрук их тэр үлөө ингээд их хааны элч, мөнх хааны элч, бат хааны элч хоёр ингээд яваад нэг газар таарахад Батын элчийг дээрээ суулгадаг байсан. Ах хааны элч гэж. Тэгэхээр мөнхч бас Батыг амар юу яагаад байгаа байхгүй. Хүндэтгэж үзээд байгаа юм шүү дээ. Бэрхийг бол тэхгүй шүү дээ. За тэгээ мөнхийн дараа хар хоринд нь өөрснөө өмөд учир начраа болохоо болцгоцсон юм болчихж байгаа. Ил хаант улс, цагаатай улс дээр их Монгол улсаас харьцангуй хамааралтай толхилцсон багтаа байсан чинь одоо зөчийн улс дээр бат томилогдоод гүйг гэл бүр анханасаа л толхилцоонтой нэг юм зовлонтой болсон юм шүү. Тэгээ ер нь бол үндсэндээ нэг тийм бие даасан маягийн болчихж байгаа. Бүр Батыг байхад шүү дээ. Энд ч одоо хөлгөөг дайнд мордуулаад тэгээ хөлгөөгийн цэрэгч Монгол нутгаас гарч яваад Алтай хордоос бас цэрэг ирж нийлэх ёстой байсан шүү дээ. Тэгэхэд бэрх чинь ахтаа орж гомдол мэдүүлж байгаа юм. Шүү дээ. Яахлаар ингэ шашин нэгтэнгийн маань алах гэж ингэж одоо цэрэг мэрэг дайн явж гинэ гэдэг. Тэгээ Батнаг жоохон эргэлзэнгүү тэр нэгдүгürt дүү бэрхийн гомдол байсан баг. Хоёрдугаарт Бат ч бас харж байгаа шүү дээ. Энэ уул нь би авах хэрэгтэй байсан газар юм шүү дээ гэж бодоод байгаа шүү дээ. Тэр хүн чинь тий. Тийм учраас Батыг амьд байхад хөлгүүгийн зэрэг бол цаашаа явууг шүү дээ. Энд чи дундад Азад ирчээл 3 жил найрлаж байгаа байхгүй. Нөхдүүд. Тэгээ Батыг нас оронгот хөдөлж байгаа. Яг тэгвэл Сардаг хаан ширээ залгамжлахдаа Алтай урдын цэргийг авчиж нөгөө хөлгүүдээр нийлүүлж өгөөд тэгэд Сардагч нь Христосийн шашинтай учраас мань хүн дээр мусульманы шашинтай ертөнц бол байдгүй байхгүй. Тэгээд цаашаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үеэс эхлээд ерөнхийдөө нэг тийм тусгаар дуухан өөрийн гэсэн байр суурьтай юм харагдаад байгаа. 3 жил найрлна гэдэг нь та хаалтан дотор хэлж байгаа нь бүр яг жинхнээр найрлаа. Жинхнэрээ найрлаж байгаа. Үгүй одооны баяр ёс чинь гайгүй юм шиг цөөх юм шиг. Үгүй тэр чинь дайнд мурдсан цэрэг штэ тийм. Тэгэл Монголоос гараад явсаар бол энэ Дундад Азийн нутаг дээр ирж 3 жил яг тэгвэл Алтай ордтой нэг жоохон хэлэмээ олохгүй байгаа даа штэ. Тэнд ч бас нэг бэрх гомдол мэдүүлэх гал Бат ер нь жоохон сэжиглэнгүй хараад энэ яах гэдэг эднэр гээл тэ. Тэгээд тийм болохоор тэнд сайхан найр өрмөгээл хүлээгээс суудах штэ. Орос ардын үлгэрүүд дээр нөгөө хундаг тавилгүй архиуж худдаг тавилгүй эдэн энэ төр гээд нэг тийч Монгол ард үлгэр. Орос дээр бас гардаг. Орос дээр бас урт хугацаагаар найрлсан тохоо гардаг. Монголын орчуулга нь үж магадгүй. Тий. Монголчуудаас авсан юм шиг бас орсуудыг гэж урт хугацаагаар найрлах. Соёлыг найр бол боломж өгөл бүх ардам найрлана л та. Энэ тийм нэг хоёрдмал асуудал байсан гэдэг юун дээр харагдсан гэхэлэр одоо энэ хавийн улсуудын захирч нарыг томилоод байгаа дээр харагдаад байгаа. Одоо Гүржийн хаанаар нөгөө Солгой Георги гэдэг нэг хаан байсан шүү дээ. Монголчуудаа байлдаж явж байгаад өгчдөг. Тэгээд тэрний чин дараа тэр хааны хүү Давид нөгөө Судан хатны хүү Давид гэдэг хоёр Давид үзсэж байгаа. Давид нарийн нөлөө хар хорин руу гэлцээд очиж байгаа байхгүй. Гүйгийн фракц руу хосчиж байгаа. Давид улуг гэдэг нь сараад Батхааны дэр гэдэг ингээ хоёр өөр фракц руу. Тэгээ энэ хоёрын Гүржийн хуваага за энийн чи захир энийн чи захир гэдэг. Ер нь тэр үеэс эхлээл нэг Батын чинь нөгөө би навиг мэдэх ёстой штэ. Өвөө бол ийшээ морин доороо ч өрсөн газар гисэн штэ гэсэн нэг тийм юм харагддаг байхгүй. Тийм бодлогод байсан. Энд ч бас нэг хоёулаа нөгөө юуны сэлжүүкүүдийг дараад тэгээд тэнд чинь дахиад нэг Кейковс, Килич Арслан,
гэдэг хоёр таварш бас хоорондоо үзээд тэгээд нэг нь батхан томлоод нөгөөх нь байж үнийг томлоод чөлөө. Нэг нь хар хорноос томлогдсон ноён шүү дээ. Тэ? Гэх мэтийн юунууд харагдаад байгаа байхгүй нэг тийм энэ хавийн нутаг юм хоёрдмал захиргаатай. Яг дараа нь хөлгөөгөө ус байгуулагчаар угаасаа энэ Сэлжук чинь хөлгөөгөө улсын мэдлэлд очино л доо. Тэнд тэр улсын байгуул. Тэр хүртэл бол бат бас эн чинь би мэдэх ёстой нутаг биш билүү гэсэн байдалтай харагдуулаад байгаа байхгүй. Их Монгол улс зөвчөө хоорондын хаадын тоглоомоос гадна бүс нутаг дахь жижиг хаадын тоглоом дээр одоо Батаас хойш хаадууд байнга оролцдог. Тий. Тэгээд тоглоомын хаад биш одоо юу юм хан захирагч нарыг томилдог. Гэхдээ ер нь бол мөг төмрөөс хойш хэсэг жоохон дампуурлд орж байгаа юм. Яг тэгж байгаа гэхлээр нөгөө хаан ширээ гориглогчдын тоо нэлээ олон. Тэгээд тэнд нь нохой мэтийн нэг тийм хүчтэй ноёдод гарч ирчээд тэгэл нохой одоо жишээлбэл тод мөнхийг дэмжиж хаан болгоол дараа нь жилийн дараа за энэ бишээ гэж унгаагаал тулаа богоог дэмжиж хаан болгооч гэдэг юм уу. Ингиж нэг хэсэг яваад ерөнхийдөө Узбек хаан хүртэл хэсэг дампуурсан. Дампуурсан ч яг хаан байсан уу байсан. Гэхдээ хаан ер нь их тийм өөрөө мэдээд байгаа юм багтай болоод тэр байтугай одоо нөгөө юу Неви Александрын хоёр хүү байгаа шүү дээ. Андрей нөгөөх нь Дмитрий гэд тэр хоёр ч хоорондоо маргалдаад тэгэнгүүт нь Дмитрийн нохой ноён лөө гүгээд Андрей хинлүү гүгээд тод мөнгө рүү гүгээд хаан шүү дээ. Тэгээд тод мөнгө нь энэ Андрейг дэмжгээд цэрэг өгöd явуулаад Дмитрийг нь хөөж явуулаад гэсэн Дмитрийн нохой ноён дөрөөрөө бүүн шууд яаж байгаа юм бэ би ингээд тэгэнгүүт нь нохой ноён за тэгвэл энэ Дмитрийг дэмж гэдэг ингээд Оросд хүртэл бантан болж байгаа байхгүй. Яг Андрейг нь Оросууд их муу татарын зэрэг авчирч өөрийнхөө нутгийг талсан гэж тэгж түүхэндээ их муу тэмдэглэж үлдээсэн л байдгийг. Тэгээ ер нь Узбек хаан хүртэл ерөнхийдөө нэг тийм замбраагүй юм явж байгаад Узбек бол яг Алтан ордын түүхэнд зүй эсрэг тэмдэглэгддэг том хаан. Энэ үед бол нөгөө засгийн эрх яг төвлөрж хааны гарт буцаж төвлөрж ирж байгаа үе. Хоёрдугаар Узбек бол өөрөө их мусульман шашинтай хүн байж байгаа зарлиг гаргаад бүх харьяатаа мусульман шашинд орох гэдэг шахсан байхгүй. Өмнө нь яг тэр бэрхмэрх бол мусульман шашинтай байсан ч гэсэн одоо ингээд ард иргэдэг чи ор гэнтэр гэж шахахгүй тэр нөгөө тухайн хүний өөрийнх нь сонголтын асуудал байсан хин Рубрук бол жишээлхэд бэрхийн ордонд очиод явахдаа энэ хүн мусульман болж жүжиглж ийн гэж ütсэн байгаа. Яг тэр бол нөгөө нүүдэлчдийн шашин хандлагыг сайн ойлгоогүй хүн юм шиг байна. Нүүдэлч чи бол тэр шашинд бол бас жоохон гадна талдаа гэж өнгөц хандсан шүү дээ. Тэгвэл бас яг тэр чи бас нэг шашинд орсон хүн гэдгийг мэдгдээд байгаа. Жишээл одоо тэр хэнийг мөнхийг томилдог хуралдаа дээр бэрхч нь ирчээд сэлмийн эрэнд ор хуралдаа хийж хагаад тэнд юу гаргаж байгаа бүх малыг халал нядалгаагаар ядалсан гэж бичсэн байна. Монголчууд түлхий амтгүй мах идүүлээд байгаа шүү дээ хамаг цусын гаргацсан тий. Гэх мэт юмнууд гэтэл Узбекийн үед бол одоо яг Узбек бол өөрөө яг жинхэнэ ёсоор би одоо мусульман шашинтай миний албатууд бүгдээрээ энэ мусульман шашинтай болсон. Исламжуулж эхэлсэн. Тийм учраас исламын шашинд орсон одоо хүмүүс нь бол Узбекүүд болсон. Узбек хааны дагсан. Одоо энэ Узбекистаны Узбекүүд гэдэг чинь яг одоо нөгөө генетикээр нь хөөгд үзвэл бөөн юмны холцоо байгаа шүү дээ. Тэгэхдээ Узбек хааныг дагаад бүгдээрээ мусульман шашин, исламын шашинд орсон учраас Узбекүүд болоод шашинд ороогүй үлдснүүд нь бол калмакууд буюу үлдгэсэд. Тэгээ халимаг гэдэг нэр чинь хойрдуудаас өмнө бий болсон байхгүй. Мусульманы шашинд ороогүй үлдсэн хүмүүсийг калмак гинэ гэж халимгууд болчихж байгаа. Ийм тийм учраас нөгөө хойрдуудыг очиход яг калмак гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр бөөн мусульманы шашинтай хүмүүсийн дунд нэг буддистууд ороод ирж байгаа шүү дээ. Тэгээ боо энэ калмак гэдэг. Ийм учиртай. Тэгээд тэндээс анх үүсэж байгаа. Дараа нь нөгөө Узбекийн хаан чинь халимгийн амаа санж таашд буцахулсны дараа
гисэг нөхд нь салаад Монголстан руу нүгөө өвчиж байгаа Жанибек гэрээ гэдэг хоёр хааны удирдлагаар тэднийг нь бол тэр үедээ Казах Узбек гэж байгаа. Узбек хааны албатууд, Узбекүүд тэгтээ Казах буюу чөлөөт Узбекүүд. Дээр хаангүй Узбекүүд гэж. Бүр 1700 он хүртэл Шведийн олзны офицеруудын хийсэн картан дээр хүртэл Узбек гэж бичээд байгаа. Казах биш. Казах гэдэг нэрийн сүүлд нь тогтнож байгаа. Энэ Алтан ордын улсын үлдэгдэл одоо юунууд гэх юм бол. Тэгээ Узбек хаан за түүний үе Жанибек хаан хоёр. Энэ үе бол Алтан ордын улсын одоо хамгийн хүчрэх үе. Тэгэл Жанибекээс хойш дампуурлаг эхэлчихэж байгаа. 1340 он хүртэл явж байна. Та дунд нь зөндөө үйл явдлыг орхихгүй энэ тухайлбал мөнх төмрөөс нохой руу яахаараа засгийг шилжиж тийм нохоо яаж Вантангийн нутгаар засгийг шилжиж яг өмнө дугуураар ярьжсэн. Гэхдээ нюансууд Уу яг нохойч нь бол нөгөө бэрхийн үед их мундаг жанж болсон шүү дээ. Тэгээд би яриад ирсэн шүү дээ. Илхаад маадтай байлдах ажлыг одоо өдөрдөж цэргийн захирч явж байсан. Тэгээд нэгэн хүчтэй тийм ноён болоод хааны ордонд гараад ирсэн. Мөнх төмөр хаан болонгуудаа нохог төлгсөн байхгүй. Яагаад гэвэл тэр чи хаантай ингээ барьцалцсан эрэгтэй нэг нөхөр тэр аваар яваад шүү дээ тий. Тэгэхээр зэрэг мөнх төмөр бол гэхдээ нохотой дайсагнаагүй. Манайны чинь энэ одоо энэ дээр харагдаад байгаа бэрхэн улс гэдэг шүү дээ. Тэр хавийг захирахад явуулчихж байгаа. Тэгээд нохоон өөрийнх нь одоо суур гэх юм бол Крим Дунай мөрөн одоогийн Урмын Малдав тэр хавьд нохоон суур байгаад байгаа байхгүй. Тэгээ мөнх төмрийг байхад бол юу байгаагүй. Нохоо бол тэр төв рүү нэх очиж нөлөө үзүүлж чадахгүй байсан. Тэгээ мөнх төмөр бол 38 наснда нас орсон, залуу нас орсон. Нас орсон уу бас хорлол байх үндслэлтэй. Тэгж бичдэг их сурвалжууд бол би мөнх төмөр юу яасан гэдэг хорлогдсон гэж. Тэгж бичдэг их сурвалжууд бол би. Тэгэнгүүт нөгөө хаан ширээ залгамжлна гэдэг баахан горлогсод үсрээ гараад ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тэнд чинь нөгөө нэг бяртай ноён чинь орж ирээд өө мега их хайтай хүн байна. Мега хаанаар тавь. Яагаад гэвэл миний ордолт 3 түмэн зэрэг байна. Чи өөр ямар аргумент чамд хэрэгтэй байна гэхэлэр хэцүү үстэй. Тэгээд мөнх төмрөөс хойш бодилчдаг нь тийм очиртай. Хоёрдугаарт бас тэр тод мөнхийг дэмждэг, дараа нь тулабогыг дэмждэг. Тулабогтойгоо хамт мань хүн чинь Польш руу хоёр ч удаа дайрсан юм баггүй юу? Цэргийн анд биш үү? Тулабог. Тэгээд тэр одоо бас юм нөлөөлж байгаа. Нохой чинь Бэрхааны үед бараг Сүбэд дээрх үе юм шүү. Тэгээд дараа нь Бэрхийн Сүбэдтэй буюу нохой чинь тэр их мэдлээ ашиглаад ингээд Бандгийн нутагч эхлээд. Сүбэдтэй ч бас тэгж оролцох гингүүт нь ер нь нөхрийг чүлцэн тал байдаг гэж анзаарчихсан. Гэхдээ Сүбэдтэй бол юунд зарчмаа бол их гадуу барьж исэн. Мань хүн бол гүйгийн эсрэг ил тэмцэл бол хийгээгүй шүү дээ. Зөвхөн тэрүүгээр сэмхэн гүүгээ мөнхийн удмынхан даваачиж ягаал те шатралуулаад дараа нь тэр юуны мөнх хааны хишгтэн цэргийн захирагчаар хүн урайхатай чинь очсон тэгжсэн ягаад ч юм гүйгийн асуурах үед тэрний хүрчин Батын дэргэд очсон тэр байгаад байгаа байхгүй. Цаагар бол юм ийж исэн юм шиг. Ил бол тэмцэлж байгаа. Нохоо бол өөртөө нохоцсон. Ёстой нохоцсон л доо. Одоо энэ дундад Азад байдаг ногой гэдэг чинь тэдний ногойчуд тийм. Тэдний үлдэгдэл. Манай хүний захирж исэн үндсэн цэрэг нь болохоор мангуудууд байсан юм шиг байна. Тийм учраас мангууд сүүлд нь тэр нохоон ордыг чинь мангуудын орд гэж нэрлэдэг байгаа тийм учиртай яг нөгөө Монголоос дагуулж очсон захирж исэн цэргүүд нь мангуудууд. Ер нь уус товчоос эхлээ харж байхад бол урууд мангууд хоёр бол бас хамгийн их зүрх зоригтой дайчин эрс байсан гэдэг нь бол харагдаад идэг шүү дээ. Ер нь түр дайнд оролж орж байгаа энэ. Америкийн тэнгисийн цэргийн сургалтын хамгийн хэцүү сургалтыг мангууд гэж нэрлэдэг шүү дээ. Тийм. Тэр нэг одоо энэ мангуудын тий одоо яг энэ мангуудын мангууд. Хүү тэр сони юм байна. Өөрөөр хэлбэл хамгийн хэцүү хамгийн чи юу лээ нөгөө
Хэний тоглодогч нэг эмэгтэй тэнгисийн цэрэгст амар нэг хүнд тасгал дундуур явал бид нэг киноных нэрийг мартчихлаа. Яа тэр сургууль чинь Мангуудаа гэдэг байхгүй. За сони юм байна уу тий. Танд хаадын зураг өснө үү? Тэр зүгээр дахиад нэг баахан маргаан дагуулсан. Нэгтэй маргаан ч явах үү одоо тэгээд бүгд л одоо дамжсан л юу штэ. Одоо энэ одоо Ашид эдний судартай хөлгүү хаан түүний хатан тогс гэж бичсэн зураг байна. Хөлгүү яхаараа Алтан ордын улстай холбоотой. Яг хоёулаа сая нэг хөлгүүг ингэж дайнд явуулаад гэдэг нэг баахан геополитик маркийн юм ярьчлаа шүү дээ. Энэ одоо Каталаны атлас дээр Жанибек ханыг зурсан зураг байгаа. Энэ одоо исламын шинтэн үү? Жанибек хан ч Узбек ханы исламын шинтэн дэлгэрэлгүй байх уу? Тэгснэ гарт нь өрсөн юм чинь үнэ алдартны шнэ. Юу Каталаны атлас гэр Испани хүмүүс зурсан байгаа шүү дээ. За тэгээ чи Испани хүнд нэг юм чалмаа малгайтай хүн зурчаад хаан гэхээр хүн ойлгохгүй шүү дээ. Тийм учраас ойлгуулахын тулд энд нь нөгөө юуг нь бариулаад энд нь бэрийг нь бариулаад ингэж зурсан байгаа. Гэхдээ энэ Каталаны атлас бол юугаар сони гэхэлэр энэ Европын зургийг зурснаас гадна энэ Азийг тэр дундад Азийг бол их төсөөлж хизээний үеийн зураг гэсэн үг. Каталаны атлас чи 1450-ад он юу хаа. Дахиад 100 гаруй жилийн дараа хийгдсэн юм тий. Энэ одоо Оросын сударт Москваг эзэлж байгаа хэсгийг дүрсэлсэн байна. Энэ бахан энэ Зүчхааны бунхан гэдэг нь энэ одоо хаана үтгий? Энэ одоо Казахстанд Жескасканы орчимд Улита уулын тэнд байдаг. Энийг хоёулаа зөчийн дугаар дээр ярьсан шүү дээ. Зөч бол нэгдүгээрт мусульман шашинд ороогүй хүн байсан. Тийм учраас ингэж онгойлох боломжгүй, хоёрдугаарт энэ чинь нөгөө модонд нь шинжилгээ хийсэн чинь Зүчхааныг нас барснаас хойш бараг 100 жилийн дараа байсан модоор хийцэн байна гэдэргээд. Тийм учраас яг хэний бүн яг одоо казахууд бол Зүчхааны бүнхэн гэж шүтээд байгаа юм. Хэний бүнхэн бэ гэдэг нь сайн ойлгомжгүй домгол хийцсэн юм шиг. Мэдээж нэг Зүчийн удмын хааны хэл бүнхэн болохоор Зүч гэдэг нэр очт нь алдсан баг. Казакууд нэг зошуу илүү нэг бичсэн хааны хөшөө барьсан зүү эсний хэрэг үү? Гэхдээ одоо тэр ч бүр нэг тийм мусульман хувцастай царай зүсэн ч нэг тийм юу энтхэг Европын одоо типийн хүний юутай одоо төрсөлтэй тийм нийцсэн байлээ. Гэхдээ одоо тэгээд яг Зүчхааны фото зурагд байхгүй юм да. Тэ? Байхгүй. Нөхөрч одоо фото зураг үлдээгээгүй л байна. Тэгэхээр одоо маргахад их хэцүү. Тэгэхдээ одоо мэдээж тийм хүн байхгүй нь ойлгомжтой л тоо. Хоёлаа тэгээд яг үгүй бүмд энд хоёлаа юу ичил та. Одоо юу ч гэдэг юм дээ. За Шарлеман хааны хөшөөгд нэг Аз царайтай юм авчираа тавьчих тэгээд бас л хоёлаа маргаж болно шүү дээ. Биш гэж байгаа юм бол аль чи тэр Шарлеман хааныхаа зургийг өгдөр. Аль Instagram дээр хийсэн зураг байна уу гэд. Ингээ маргаад хийж байсан болно л та. Энэ бол нөгөө яг казахууд мань өөрийнхөө түүхийг урагшлуулах гал хийж байгаа тийм. Тэрний л нэг хайгуулын нэг гэсэн. Нохоо ноён ингээд тоглоомын хаадууд тавиад ингээд тоглоом дууссан уу? Уяла гэж юу ихгүй штэ. Энэ Узбек хаан гэдгийг чинь ингэж зурсан баг. Энэ үлээ хэл юу лээ. Тий, эйгөө энэ чинь мусульман болчиход байгаа. Зурсан хүмүүс. Учраас арай бодтой. Нохоо ноён чинь тэр баахан тоглоомын хаадууд тавьж байгаа сүүлдээ мань хүн чинь тогтхоханд хөөгдөж байгаа юм. Ер нь бол хаанаас тогтох хаан гараад ирвэс. Уу яг энэ чинь ингээд нэг хаан солиол тавиад байгаа шүү дээ мань хүн. Ер нь бол одоо тийм кингмейкерүүд чинь нэг шилдэг арга байна шүү дээ. Олон сулхан хаан сэрэнд горлогчдын дунд тоглолтоо хийгээл одоо бий чамд дэмжин одоо бий чамд. Энд чинь хэнийг нь үлээдээ сүүлд нь тулабуга чинь тод мөнхийг огцруулад тэгээд нохоо ноёны дэмжлэгээр хаан суугаа тэгээд дараа нь тогтохыг юу яасан нохоо чинь дэмжсэн
Тогтох чи хэний удам юм? Уян Батэл удам л да. Тэгээ яг эн чин хэний Хоёул Батын удам юм шүү дээ. Нохойч дээр. тий. Эн чин нөгөө хэний хатан Мөнхтөмөр хааны хатан жижиг хатан чичи гэд бичээд байгаа. Жижиг гэсэн үг юм уу? Цэцэг гэсэн үг юм уу? Нэр нь юм байна. Тэг жижиг гэд бичээд байгаа. Тэр хатан тэр чинь өөрхөө их настай эмгэн байгаа шүү дээ. Мөнхтөмрийн хатан гэхээр тий. Тэгээд тэр чин тулаа бугаа алгүй тойрол гэд 3 хаан хүүг дуудад загнаад гэсэн яасан гэсэн чин нохоо яг өөх гэж насан дээр болоод яг өөх гэж тэгээд өөхтэй сүүлийн үг ханга өвөдөд хэлмээр байна гэсэн та нар насан дээр хүнийг дуудаж хахад оч та нар гэж загнаад тэгээд нөгөө 3 нохон гэрт яваад очихгүй. Тэгсэн чинь нөгөө өөх гэжсэн хүн чинь банкстай босч ирээ бөө зэргүүтээ нөгөө 3 чинь барьж яваад тогтоход тушаагаад энэ 3 чамаа хаан болгохгүй гэсэн гэд тэгмүүд нь тогтхон гурванхын толгойг аваад өөрөө хаан сонсон. Ийм болсон юм. Тэгээ яг тэр бол мань хүний нөгөө ээлжид тоглоомоо хийгээл дахиад нэг хаан тавиад яасан чи харин тогтох чинь суурьтай гар байж байгаа тун хөдөлгөө нөхөр одоо бэхчээд тэгээд нохотой байлдаж эхэлсэн. Тэрэнд тогтохын авгах нь салжтай хүрхэн гэдэг юм. Тэр чинь нөгөө Алтан ордон дотор 2 фракц үзээд байгаа. Нэг нь мусульманы фракц, нэг нь буддист фракц гэх энэ салжтай хүргэнийг бол буддистуудын фракц гэж нэрлэдэг байгаа. Үнэн хэрэг дээр Юан улсын дэмжлэгтэй фракц яваад байгаа хөөхгүй. Тэгээд эднес чинь ингээд тэгээд нөгөө нохоо чинь салжтайтай үзээд эн чинь нөгөө авгахын хувьд дүү дээр орж ирэл, тогтох дээр орж ирэл. Наад нохоо чинь ингээд энэ чи ингээл зааж өгөл ингээд ахаар нөгөөтг чи ягаа. Тэгээд сүүлдээ энэ хоёрын чинь зөрчил нь явсаар угаад 1297 оны үед бүр байлдаан болж хувираад. Тэг яг хууль ёсны хаан нохоо хоёр байлдахаарч ноёдынхээ хууль ёсны хааны талд зогсон штеп. Чи Алтан ургийн хааны эсрэг зэвсэг хөдөлгөн гэдэг бол их л хатуу үндэслэлтэй байж иж хөдөлнө. Нохоо яах бас уулан зүчийн удам мөн үү гэвэл мөндөгтэй мань нэг Алтан ураг тооцохгүй байхгүй. Татвар юмс гарсан хүүхд юм чи. Тэ? Тэгээд яасан тэгээд их сонин юу гэдгийг тогтох хааны сэрэгт Оросууд явж байгаа энэ үед. Тэгээд нэг Орос баатар нохоо одоо яг цэргийн гол руу зүсж ороод тэгээд нохоог халаад тэгээд толгойг нь тогтох хаанд авчиж өгсөн бидгийг. Гол дайсныг дараад ирж штэ мундаг баатар ирэх. Тэгсэн чинь тогтох хаан уурлаад чи энэ нохон биед халтдаг хэмбэ чи гингөтө тэр Оросыг цаазлаа хийсэн гэд судар дээр бас бичээд үлдээсэн байдаг. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа Тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Чингис хааны юу одоо хүртэл ингэ явж исэн юм шүү дээ. Харин тэр уламжлал байгаад байгаа юм тий. Дээр нь таныг би 2 фракц туваагдана гэхээр нэг нь христийн шинтний фракц юм болов гэсэн чинь бурхны шинтнийх гээд буддын шинтнийх айгуу сони энэ чинь дахиад их Монгол улсаас нөлөө бас байгаад байна гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тий. Дээр нь тогтох ноёны хэв чинь дахиад их Монгол улстай дахиад нэг эвлэрлийн нэг ирэн дахиж нэг төр хугацаагаар. Тэгээ нөгөө хайдуу баснаас бараад. За. Тэгээд өгөөдөн улс чинь нэг цагаатай улс өгөөдөн улс хоёр чинь хайдуу нийлүүлж захираад гэсэн үе дуусаад тэгээд нөгөө Дуваа хаан чинь панкд өглөө усаа харсан чинь бүүн дайснуудын дунд орчиж байгаа шүү дээ. Манай хүн чинь баг хаалтаа ордтой байлдсан нөгөө хувлын одоо даалгавраар гээд явцсан. За Илхаттай бол угаасаа нөгөө цагаатай мэр чинь баян байлдчихдаг тий. Тэгээд эргээ харсан чинь Юан улс өвчрөгчсөн. Манай 3 дайсны дунд оронгуудаа за болий. Хаан би таныг даглаа шүү гэдэг. Дагаа явчихж байгаа байхгүй. Хоёрдугаар цусан хонзон байхгүй. Хайдууч өгцөн, хувлаач өгцөн.
юун дээр Юаны хаанаар бол Үлзий төмөр хаан суудсан. Тэгэхээр тэдний чи хооронд юу цусан өшөөний асуудал байхгүй болчихж шээ. Тэгээ тогтохч гэсэн нэг тэгээд тогтхол бол өөр юу өрх тусгаарлаад 7 жил болцсон нөхөр явж байгаа шүү дээ тэнд. Тийм болохоор мань хүнд би бол хараад байхад юу юм бэ гэж хараад байдгийн. Мань хүнд бол худалдааны ашиг нь илүү чухал байж гэж. Тэгээ прагматик хандаж байна. Тийм прагматикаар хандаа. Яа тэгээд нэг тэр нэг хар оронд байгаа нэг биш юунд Бээжинд байгаа нэг нөхрийг за та манай удмын хамгийн ах нь мөн гэл хүлийн зөвшөөрж байгаа шүү дээ. Тэрний албан татвар гэж ирэхгүй тий янз бүрийн байхгүй харин ч одоо тэгээд нэг хилам хийгээ зодон зохион болоод байхгүй амарч юм уу л гэж хараад байгаа юм болов гэж надад харагддгийг. Тогтхоноос хойш дахиад зодон өрнжин эсвэл бас харьцангуй наамч нь байна. Тогтхон бас яаж өнгөрсөн талаар түүх баримт байдаг. Тогтохч яах вэ? Өөрийнхөө хөлөөр өгсөн. Тэгээд ер нь Узбек хаан хүртэл бас дахиад ер нь мэдээж талын нүүдэлчин улсуудын нэг том асуудал бол дандаа энэ хаан ширээ залгамжлах асуудал. Тэ? Монголчуудын дунд чинь одоо ингээд хамгийн том залгамжлан ч гэдэг юм уу, хамгийн бага залгамжлан ч гэдэг юм уу, тийм тогтцсон ёс байхгүй. Отхон хүү бол галголонтоо сахих хэвээр. Одоо тулуу тэгээд язгуурын Монгол нутгаа захираад үлдчихэж байгаа шүү дээ. Өгөөдөө хааны ширээнд залраад тулуу язгуурын Монгол нутгаа захираад. Тэгээд бусдууд улс ингээд хуугаад өгч чинь. Тэгээ яг тэр нэг тийм юу байхгүй. Тийм учраас хаана сурлаа маргааш нь банк гал харангуй. 60 өрсөлдөгч гараад ирэндээ. Ядахнаа тэгээд одоо жишээл зүвчээр аваад үзэхэд бол одоо бүртгэгдсэн 13 хүү шүү дээ. Бүртгэдэггүй хийдэг юм бүү. Тэ? Тэрнтэй адилхан асуудлууд банк гарчдаг. Ийм байсан. Гэхдээ ер нь бол Бердибек хаан хүртэл бол ер нь тэгээд Батайхан л хоорондоо үзээд байгаа. Тогтгонд чинь бүгд л нөгөө Батын удмынхан л. Тэгэл нөгөө нохой мэтийн том ноёдууд харж байгаа. Заавал Батын удмаас мягмар сүрэн үгэнд орох юм байна. За мягмар сүрэн дэмжиж гэдэг юм. Ийм хийж явж байгаад тэгээ сүүлдээ яхав бас хөргийн нохойч хөөгшөрсөл байгаа л. Тэгээд юмач контролд чадхаа байлсан. Тэгээд тогтохын үед бол бас нэлээд алтан орд бол нэлээд хүчрхээ гिचиж өөрийн одоо хил хязгаараа энэ нэлээд бэхжүүлж авсан ийм үед харсан. Тэгээ тогтохоос хойш ерөнхийдөө алтан орд маань тампуурл руу орчиж байгаа. Узбек хаан чинь тэгэхээр хууль ёсны байдлаар залгамжлал гарч ирэх байхan тий. Тогтохын дараа хууль ёсны залгамжлал гэж. Тэгээ Узбекийн үеиг бол зарим эрдэмтэд алтан ордны одоо хамгийн хүчрхэг байсан үе гэж хэлж байгаа. Би бол алтан ордны хүч чадал буурж исэн үе гэж хэлмээр байгаа. Узбек хааны үеиг. Ягд буурж исэн үе гэж хэлж байгаа гэхээр энэ үеэс эхлээл Литвийн ван Гедемин чинь Оросын нутг руу ингээл өнгөлцөөл Украиныг Киевийг хүртэл эзлээд авчиж байгаа шүү дээ. Одоо тэгээд Узбек чинь тийшээгээ нэг жоохон дай хийгээд тэгээд амбан яваагүй. Тэгэхээр ерөнхийдөө суларчж байгааг нь мэдгэж байгаа шүү дээ. Жоохон уйдахаараа болмол шиг эзлэх жоохоо уулгалах гээд явдаг байсан хүмүүс шүү дээ. Тэгсэн чинь одоо юу байлдаж чадахгүй. Байлдсан ч дийлэхгүй юм литр дийлэхгүй байх гэхэр чинь ер нь муужирж байгааг шинжлэх байхгүй. Энэ үеэс эхлээд тэр малгаарыг ер нь яг тэр хэрэгт нь оролцдог хэврэл байсан. Тэгтээ тэгэл ер нь нэг л явхаа байсан үйл харагдаж байгаа. Үзбекч бараг 30 жил хаажсан баг. 1310-аад оноос 40-од он хүртэл. Тэгээ энэ бол нэлээд тогтвортой. Тэгтээ зүгээр ингээ харах юм бол жоохон нэг тийм сүртэй. Манай хүн яасан бэ? За хардсан гэсэн эрэхт байсан Италийн хотуудыг нэг улгалсан. Тэр ч яг нөгөөдөл нөгөө монголчуудыг боолуулгад зараад болчихгүй харин та нар одоо тэг иргэн боолуулгадаг гэдэг хэмбэ та нар. Дуртай бол одоо энэ гівчаг түргэн мөргүүдээс л боолуулгах нь. Яглаараа монгол хүний боолуулгадаг ингэж. Тэрчтэй тэгээд шалтгаан байсан баг. Тэгээд Узбек нас орнгууд энэ ч бас юу лээ эхлээд Узбек чинь Тимүрбек
билүү нэг хүүгээ хаан ширээнд бэлдэжсэн. Тэр нь авгаа амьд байхдаа нас орсон. Тэгээд дараа нь хаан ширээний төлөө тэмцэл Тинибек, Жанибек гэдэг хоёр хүүгийнх нь хооронд болж байгаа. Нэг ихээс гарсан Тайдулла, Кивчак хатан Тайдулла гэж тэрнээс гарсан хоёр хүү. Тэгээд энэ тэмцэлд Жанибек нь ялаад хаан болж суусан. За Жанибек бол бас Алтай орны яг энэ төгсгөлийн нөгөө зул бөхөхдөө бадмалдаг гэдэг үе шүү дээ. Орсуудад их сайн байсан болтойгоо. Орсын судрууд дээр бол сайн хаан гэж бичжүүлдээсэн байдаг. Добрый царь Жанибек гэж. Тэгэхээр тэр ч нэг тийм Орос хүндээ сайнтай биш нөгөө сүм хийдэд нь нааштай ханддаг. Исламын шинтэн байсан баймаар. Тэг. Тэгсэн мөртлөө үнэ алдартны шинтэн бас гайгүй байсан байна. Тий, хоёлаа нөгөө нэг Орда гэдэг киног нэг шүмжилсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө Оросын үнэ алдартны шашны тэргүүн хаан ирчээл Тайдулла хатны нүдийг хараа оруулах гайл ингэж мэнгээл дээ. Тэрэн дээр гарсан Жанибек бол ерөөсөө Жанибек биш шүү. Тэр бол алиалагч. Жанибек бол хаан байсан. Бүчтэйж хаан байсан. Тэг яг энийг хүүн алдсан юм л да. Алдсан гэж ярьдгийн. Чин 1342 онд хаан ширээн цугаад тэгээд 50-ад оны үеэс эхлээд нөгөө хүүн Бердибек аавыг өвдлөө гэхлээр нөхөр нөгөө хаан үнэлээд амьтаа явж хагаад хайчаад тагвад ирсэн байхгүй. Тэгсэн чинь аав нь буцаад идгээд тэгэхээр асуудал үүсэж байгаа байхгүй. Нэгдүгээр чи нөхөр минь яагаад өгсөн үүрэг даалгавар биелүүлэхийн оронд энэгээр явж байгаа чи яах гэж байгаа. Хаан ширээ хорилж гин үчээ. Аав чи амьд байхад гэдэг асуудал гарна. Тэгээд мань хүнийг хатам автайгаа нийлээд аавгаа алдсан гэж. Тийм юу гэдэг. Одоо яг алдсныг баталсан хүн байхгүй. Гэрч мэрч гэдэг юм бол үлдээгүй. За тэгээд дараа нь Бердибек нь хаан суудсан болохоор угаасаа ч нэг тийм гэрч байх ч боломжгүй байхтай байсан бол устгасан байл бай тээ. Тэгэд юу Бердибекийн хийсэн нэг байлэр юм байна. Нөхөр хаан болонгуудаа миний хаан ширээг булаацалтж магадгүйгээд Батын удмын бүх хүнийг цааз бүр үлгийтэй хөвгт хүртэл цаазлсан байна. Нөхөр. Тэгээд ирэхэр чинь нөгөө нэг юу хийж байгаа штэ. Ноёдод дургуутсан штэ. Тэр чи бас юм чи хэмжээ хязгаар гэж байна. Чи хаан суусан бол суусан юм байгаа. Биш яг тэр гимгүү олон хүүхэд алдیں۔ Гэдэг юм болоод тэгээд тэр үлгийтэй хүүхэд нь дүүн байсан баг шүү. Тэг. Жанибек хааны өөр хатнаас гарсан хүүхэд. Тэгж үлгийтэй хүүхэд цаазлахаар чинь чи яаж яах вэ те. Тэгээ 1259 онд бослог гаргаад тэгээ Кулпа гэж үлээ нэг ноён бослог гаргаад Бердибек хааныг халаад за эндээс эхлээд нөгөө юу Үмэний жилүүд гэдэг нь эхэлж байгаа. Тийм 20 жилийн дотор 25 хаан. Зарим нь нэг 2 сард ч үлээ. Нааш дахиад өөр түүх болох гэсэн. Тэгнэ л дээ. Гэхдээ ер нь бол яг энэ бүлээ Оросууд бүр сүүлдээ судар дээр бичиж байгаа шүү дээ. Айл хаанд нь татвар өгөө мэдгээ байлаа. Яваа очсон чинь хаан айлдын солигдсон. Альсхүл яваа очсон чинь гүйж бид нар одоо энэ хаан татвараа өгөх гээд ирлээ гэсэн. Өө тэрнээс ч хойш тэр суугаад одоо мягмар сүрэн сууж ирэхлээр чинь нөхөд үгүй бүр толгой нэргээд одоо тэгээ яах вэ гэдэг. Бүр тим хэмжээндээ хүртэл дампуурсан байхгүй. Хоёрдугаарт энэ үед их том юу гарсан. Асуудал үүссэн. Яг нэг Батын удмыг Бердибек чинь цаазалсан шүү дээ. Тэгэнгүүт юуныхан орд эзний удмынхан, хөх ордынхан, туг төмрийнхэн, шибаныхан үсрээд ороод ирж байгаа байхгүй. Тэнд нөгөө конкурс нээлттэй болчихлоо шүү дээ. Тэ? Тэгээ эренгүү чинь нөгөө хаан ширээний төлөө тэмцэлт хүний тоо чинь шууд 3 нуурж шүү дээ. За ингээ бүр сайхан бодлоо болно гэсэн үг шүү дээ. Энд чинь зарим хаадууд нь сар мар болсон хаадууд бий. 9 сард хаан суугаал, 10 сард алуулаад, дараагийнх нь 10 сар суугаал, 12 сард алуулаад энэ бол өстой жинхэнэ их бодлоо гэдэг үг юм. Ингээд хаадын тоглоом зурвал чинь Юан гурван цагаатаа улс ил хаанд одоо энэ зүг хаадын тоглоом биш тоглоомын хаадаар л дуусаад байна. Ингээ бүгд нэг 1360-аад онд л ингээ дуусаад байна. Ер нь яагаад ингээ бүх улсууд зэрэг мөхөж эхлэв? Энийг одоо хоёул өстой яг жинхэнэ
залуучуудад докторийн диссертацаас идэв өгч. Нэр чи одоо ингээ хардаа 1366 монголчууд хятадаас хөөгдөж байгаа шүү дээ. Тогон Думраан Бээжингээс хөөгдөж байгаа үе шүү дээ, тий. Алтан орд 1359 он Бердебек алагдаад их бодлоо эхэлж байна. Цагаатан улс чинь 1370-аад онд ерөнхийдөө дампуурл болчихж байгаа шүү дээ. Төмрийг гарч иртэл 20 жилийн дампуурлд ус ирээд орчиж байгаа. Илхаант улс бас 1370-аад он. Энэ зүгээр нэг юу биш. Янз янзаар тайлбарлаж болно. Хоёулаа Ибн Халдууны 120 жилийн циклийг ярьсан шүү дээ. Тэгэхээр зэрэг заа 1240-50-аад оны үед бол их Монгол улс ингэж бүрлдэж гүйцсэн гэж үзэх юм бол яг 120-ыг нэмэхээр 1370-аад он болж байгаа ус 60-70-аад он. Яг жинхэнэ нэг цикл явж дуусаад дампуурлаг хэлж ийн гэдэг юм уу. Тэгж нэг тайлбарлаж болно. Хоёр дахь том тайлбар ерөөсө худалдаа байхгүй болж ийн гэж би харагдав. Дөрвөн улс бол хуваагдал. Тэгээд нэг их үед нөгөө октоудаар дамжуулаад худалдаа яваад за ихчийн бараг дээрэмд вэчи гэж хоорондоо тий. Хоёулаа барилд тоглол барилдаа байлдаад байгаа шүү дээ хоёулаа. Тэгсэн юу энэгээр ихчийн бараа явж хөөш мега ч хүндэхгүй шүү гэдэг. Ингээд ის бол сүүл рүүгээ тэр нь байхгүй болоод тэгээд хятадын бараа нөгөө хар тэнгис рүү айгуу гоё чөлөөтэй яваад дундаас нь татвар матвар аваад бүгд айгуу гоё хангалуун амьдрэдсэн шүү дээ. Мөнгөтэй байна гэдэг чинь чи зэрэг хөлсөж авч болно. Цалин завгийн төлж болно. Одоо тэгээд ингээд те ийм байсан чинь тэр байхгүй болчихж байгаа. 3 дугаарт бидний нэг хайчаад байгаа нэг том сэдв байна гэж би хараад байгаа. Энэ хар тахлын нөлөөг. Хар тахлыг бид нар нэг Европ тарснаар нь яриад байгаа шүү дээ. Тэг чи Европ юу тахал юм чинь тал талын шил гарч шүү дээ. Зөвхөн Европ шар хүнийг шар хүнд халддаг тахал гэж байхгүй шүү дээ, тий. Тэгээд тэр хятад асар том юунууд бол явсан баг. Байгалийн шалтгаан бас байх юм тий. Тэгээ одоо хүн амын цөөрөлт гэсэн үг шүү дээ. Алтан ордод энэ хар тахал чинь дэлгэрээд тэгээд нөгөө 100 мянгаар цэрэг гаргадаг байсан. Алтан орд ч сүүл рүүгээ нэг 20-30 мянгаас дээшээ гаргаж чадгаа болцсон байх жишээний тий. Эдийн засгийн тэмцэл эднэрийн нөгөө хувь зээг нь шийдсэн гэдэг юмыг ярихад боловчл доглон төмөр бол алтан ордыг устгаж байгаа нэг тогтмол шүү дээ. Хонзон сансантай биш шүү дээ. Нөгөө хятадаас ирж байгаа худалдаа жоохон багч болцсон. Тэгээд тэр баг худалдаа нь алтан ордын нутгаар явж болохгүй. Манай нутгаар явах хэрэгтэй гэдэг л. Мавринахраар явах хэрэгтэй. Төмрийн улсын нутгаар явах хэрэгтэй. Тийм учраас алтан ордын тэр хотуудыг бүгдийг устгах. Хот байхгүй болчвол зах байхгүй шүү дээ. Зах байхгүй бол ямар наймаа тийшээ явах нь тий. Ийм юмнууд гэж орж эхэлсэн байна л гэж үзэж байгаа. Одоо тань дахиад тоглох хаадын юу цуврал байгаа. Хоёулаа өмнөний жилүүдийг ярин заахав тэр 25 ааны ярих нь хаашаа юм тий. Тэгээд дараа нь уулын тогтомш гэж нэг том хам байна шүү дээ. Хамгийн сүүлийн ёстой яг зул бадам бүхтээ бадмалж байгаа үед. Тэгээд тогтомшийн дараа алтан орд гэдэг маань өөрөө олон улс суулаад хуваагдсан задарж байгаа үед. Яс цаг үсчил дуусгаар барах болчихсон. За. Яг тэгвэл хоёулаа нэг дараа нэг үргэлжлүүлээд тогтомш ба төмөр алтан орд ягаад бүр байх болсон юм бэ гэдэг сэдв орж ярил л та. За тэгвэл өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөө. Баярлалаа үзэгчтэй. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors